онгод тэнгэрүүд дээд тэнгэрт байгаа юм гинэ. За дээд тэнгэрээс бол дээд тэнгэр бол хэний ч ямар ч одоо энгийн хүний ойлгосон бол энэ дэлхийгээс одоо ариун дээд байх ёстой тийм үү? За дээд тэнгэрт. Гэсэн чи дээд тэнгэрт байгаа онгод орж ирэнгүүтээ тэгэд арх тамхи дучиргүй идж уугаад байна. Хамгийн нэгдүгээр. Тэгэл сүүл мөл махцах идээд байна. Гэхдээ амтан алсан хүнс байна. Хүнс биш л дээ тэр чинь амтан алсан зүйл идээд байна. Нөгөөх нь бол дэлхийн шинжлэх ухаанаар арх сайн зүйл үү? Хортой. Ямар хортой вэ? Зөндөө олон чагсаалтаа байгаа тийм үү? Тамхи сайн зүйл үү? Муу зүйл. Маш олон хортой. Гэхдээ хамгийн нэгдүгээр тэр өөрт нь үнэхээр үйлчлдэггүй юм бол улаачаа боддгоо юм уу? Гэхдээ хэдэн жилээр нь уучих юм багчлаа. Хэдэн өчнөө тамхи өгсруулаад татчих юм багчлаа. Тэгэхээр ч одоо энгийн хүмүүсийн нүдээр харахаар юу гэж ойлгох вэ? Дээд тэнгэрээс ирлээ. Баахан хор идэж уугаад гарах. Тонгуудын чинь энэ дэлхийд чинь өчнөө олон хүмүүс тэр чигтээ архинд хордоо байна. Архин живтчлээ шүү дээ. Энэ бага насны хүүхдүүд нутаатаа утаагүй тамхинууд гудамжаар нэг татаад байна. Гэхдээ ядаж тэр дээд тэнгэрээс ирж байгаа юм бол үлгэр жишээ байчж болдгоо юм уу зүгээр. Энгийн зүгээр маш энгийн юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэд тэр цаад тэр төвшин онгодуудынх нь тэр ерөөсөө ярьж эхлэегүй шүү дээ. Хаанаас ирэх боломжтой, хаана хүрдیں۔ Гэгэрл гэж яг хаана хүрэхийг заагаад байгаа. Шашнууд юу заадیں۔ Бөөнөр юу заах хэвтэй, онгодын үүрэг нь юу юм. Ерөөсөө ярьж эхлэв шүү дээ. Яриач гоо. Ярих ч одоо шаардлагагүй юм шиг байна л. Монголчууд эртнээс ярьдаг шүү дээ. Махгүй бол өхөн гэж хэлдэг шүү дээ. Та хэр удаа мах идээгүй байгаа? 2008 оноос хойш гэсэн. Монголд бол 30 гаруй жил мах идээгүй байгаа маш олон хүмүүс байна. Нийтлэг цагаан болтнууд бол ер нь л нэг 20-30 жил. Эрүүл мэндийн хувьд асуудал байхгүй. Одоо зүгээр л байна. Одоо жишээ нь бол хүмүүс ингэж байгаа. Монгол улс чинь хахир хатуу хөтөн агаарын хоолтон байтугай ургамлан хоолтнууд чинь дисгүй гэж байгаа байхгүй. Гэтэл бол тэр агаарын хоолтон хүн Ohio'д өвөл олдог Ohio'д олон жил амьдарсан байна. Тэсэд жишээ байна. Тэг жишээ. Интермедид бүрэн шинжилгээ өгсөн. Эрүүл мэндэл зүгээр байна гэсэн. Уураг нэг чуд илүү байна шүү гэсэн. Нүү цаацаа. Уул махнаас уураг авах хэрэгтэй шүү. Харин тий уураг чуд илүү. Тэр эмчин бүр намайг гэсэн. Ингээд дуудснаа ингээд шинжилгээнүүд харж яснаа та махаа жоохон багасгаараа гэдэхгүй. Би мах иддэггүй шүү дээ гэсэн чинь тэгвэл уурга хаанаас авч байгаа тэрийгээ жоохон багасгаараа гэх. Тэгээд гэсэн чинь жоохон уурга нь жоохон илүү шүү. За уг контентын маань гол зорилго юу гэхээр шашныг сурталчилсан мах идүүлэхгүй байлгах гэсэн зорилготой биш. Аль нэг зүйлд туушралгүйгээр үнэн зөв мэдээллийг бүргэх зорилготой мах идэхгүй бол хүн амьд байж чадах юм уу гэсэн асуултад хариулах зорилгоор хийсэн байгаа. Тэгэхээр мэдээж хариулт нь бол тийм. Мах идэхгүй байгуул хүн амьд байх боломжтой. Энэ дээр бол зүгээр үнэн зөв мэдээллийг хүргэх үүднээс дараах мэдээллийг хүргэхэд хоол хүнс эрүүл мэндийн судлалын эрдэмтэд нас барсан 73 мянган хүмүүсийг ингээд судалж л дээ. Тэдний 50% нь ахын хэрэглээтэй. Харин 50% нь огт мах иддэггүй цагаан хоолтой хүмүүс байсан байгаа юм. За эдгээр нас барагчдын шалтгааныг ингээд аваад үзэхэд бол махаар их хоололж исэн хүмүүсүүдийн нас барсан шалтгаан нь зүрх судас, даралт, хор тавдрын бүх төрөл тийм ээ мөн чихрийн шижин гэх өвчлөлүүдээр нас орсон болох нь бол тодорхой байсан. Харин нөгөө 50% нь буюу огт мах иддэггүй хүмүүсүүд эдгээр шинж төрлийн өвчнөөр огт нас бараагүй зөрөөтэй болохыг олж харсан байгаа юм. За эцэст нь тэдний дүгнэлт мах бол октоос хэрэггүй муу зүйл бол биш. Хүний биед хэрэгтэй чухал бодис болох омега 3, уураг, мөн калиум, магний гэх мэтчлийн чухал одоо бодисууд бол байгаа гэд мэдсэн байгаа. За монголчууд бол мөн адил зүрх судасны өвчлөл, даралт ихсэх өвчин, хор тавдар гэдэг өвчлөлөөр дэлхийд бол бас дээгүр байр эзэлдэг гэж хэлмээр байна. Агаар хоолтон хүний хувьд супермаркетд ороод тэр нүдээр харахаар идэх юм болдох юм уу? Агаар хоолтон хүний хувьд байтугай миний хувьд одоо энгийн цагаан хоолтон хүний хувьд дэлгүүрээс ороод би үнэхээр авах юм. За дүүпүү аавна, ганц нэг самар аавна, ганц нэг жимс аавна. Тэгэл өөр юмрээс авах юм болтдоггүй шин. Тэр олон эрэмэран чихэр бичээнүүд юу авах юм бүр нэгч байхгүй шүү дээ. Мах, сахар, газ давнда, нөгөө транстос гээл ингээл явна шин. Хортой зүйлсүүд бол. Тэгэхээр өөрөөр хэлбэл мах нь бол хамгийн хортой. Мах бол хамгийн хортой зүйл.
хүн төрөлхтний ерөөс амрууга хийж байгаа зүйлсүүдийн хамгийн хортой нь мах. Хамгийн гоё бичээнийг одоо хүүхдүүдтэй ч юм уу за хэнд чинь ингээд хийж өгье. Хамгийн хайртай хүндээ хамгийн эрүүл хамгийн сайн бичээ хийж өгье гэж бодъё те. Тэгэх юм бол хэдэн юм холиод бичээ хийх болоо. Ингээд баримжаагаар бол за нэг гурил орж таараа, зарим хүмүүс л өндөг оруулна гэдیں۔ За тэгээд сод тийм нэг за сод ч юм уу, за давс сахар ч юм уу ингээд өөр юу хийх санаа байна. Нөгөө олон химийн нэршилтэй тэднэрээс авчирч хийх үү? химийн бүцүүдийг өстой хийхгүй. Хийхгүй те. Хийхгүй. Хин ч хийхгүй байхгүй. Тэгтэл одоо би нэрнүүдийн сан санахгүй байна. Цар олон химийн нэршилтэй Оруулагч, амт оруулагч. чи өнөр оруулагч, амт оруулагч, нөөцлөгч, газрын тосны гаралтай бүр их өсөрнө. Өө за. Тийм бензин одоо газрын тоснаас гаргасан гэсэн үг шүү дээ. Тийм хуунцраас гаргадаг, газрын тоснаас гаргадаг тийм бүтээгдэхүүнүүд бүр байна. Дотор нь маш олон тийм зүйлүүдийг нэмээд хийцэн тийм бичээнүүд байна. Тэднийг ингээд мэдгүй хүмүүс нь анзаарахгүй аваад байдаг. Мэдээд авна гэж байхгүй л байх. Үнэхээр мэдлэггүй бол авж байгаа байх. Түүнээс бол ганц нэг химийн элементийн ойлгож байгаа, тэмдэглэгээтэй зүйлсүүд нь юу вэ гэдгийг ойлгож байгаа хүний хувьд бол тэр хэвээр нэгч бичээн рүү гараа явуулахын аргагүй байдаг. Хоёулаа ингээд сайн нэрлэлээ нэг 4-5-аас илүү нэрлэж чадахгүй байна те. Бүтээгдэхүүнүүд орцсон. Тэгэхээр бол энэ бүр санаатаагаар ингэж хийгддэг л гэж боддیں۔ Зөв хоол бол хэр урт удаан амьдрах боломжтой юм хүний бие? Хүний бие ДНК-гийн хувьд бол 120 наслах чадамжтай юм байна. Одоо үед бол ДНК дээр судалгаа маш их хийгдэж байгаа юм байна. Урт наслуулах. Тэгээд 120-ыг бол бас 140, 160 болгох хэмжээний судалгаанууд бол маш өргөн хийгдэж байгаа. Хамгийн түгээмэл их хордож байгаа хоол хүнсийг ингээ харсан зүйл байна уу? Монголчууд гэлтгүй ер нь хүн төрөлхтний хувьд хамгийн их хордож байгаа зүйл нь бол мах юм бэл. Яагаад би сахар гэж хэлэхгүй байна вэ гэхээр сахар бол махан биет хамгийн хортой нь бол сахар. Махан биет. Сүнсэн биет хамгийн хортой нь бол мах. Зарим судалгаан дээр бол 2% гэдэг, зарим судалгаан дээр бол 5% гэдэг. За тэгэхээр 5 байна уу 2 ч байна уу баг ойролцоо байхгүй. За жишээ нь 2% нь бол махан бие, хүний 2% нь махан бие, 98% нь энерген бие. Тэгэхээр бид нэр махан биеэ анхаарахаасаа илүүтэйгээр энерген биеэ анхааруул зохилттой гэсэн үг. Илүүтэйгээр мэдээж махан биеэ бол анхаарах ёстой. Тэгэхээр бид нэр хамгийн нэгдүгээрт бол хүн төрөлхтнийг хамгийн их хордуулж байгаа зүйл бол мах юм бэл. Энэ нь нөгөө аллагын энергитэй холбоотой, аллагын зовлон шаналлтай холбоотой. Цаанаас муу энерги үүсчин гэсэн үг үү? Асар их муу энерги үүсэж байгаа шүү. Жишээ нь нэг жоохон өтийг бид нэр ингээд нэг юмар хатгаад ахаар чинь арзганаал арус гэдэг шүү дээ. Тэгэхэд тэр том амтан хүнтэй баг ойролцоо хэмжээсийн төрөлтөн. Оюун ухааныхаа чадамжаар маш чөд дутуу. Шимпанзе саяхан Кёотогийн их сургуулийн судалгаагаар шимпанзе бол хүнээс илүү IQ-тай байна гэж гарсан шүү дээ. Хүмүүс чинь сармагчин алж иддэг үстэй. Тэгээд сармагчин алхад хүн шиг хэмжээний тэр хариу үйлдэл үзүүлнэ буюу тэр айдас, уур, үзэн ядалт бүгд үүсэж байгаа байхгүй. Энерги хадгалагдах хуулийн дагуу энерги устж бий болохгүй, энерги үүсч бий болохгүй, устж алга болохгүй. Нэг хэлбэрээс нөгөө хэлбэр шилжинэ. Тэр амтны алуулж байгаа амтны айдас, үзэн ядалт, өвдөлт, зовлон хаачих бай. Алга болохгүй. Долгион болж өсөх үү? Тэр нь долгион махандаа шингэн. Тэр эргэн тойрондоо тарна, махан дотроо шингэн. Тэгэхээр яг долгион болно үнэхээр яг зөв юу л да. Долгион болно. Махандаа шингэн долгион болно. Долгион болохоор энэ агаар мандлыг энэ уур амьсгалыг асар сөрөг болгож байгаа юм бэл. Тэнд жамтаа алж, энд жамтаа алж, бойд ч юм бол өчнөө саяар нь алж дээ. Өчнөө мянгаар нь өчнөө саяар нь алж. Дэлхий даяар хэдэн бой ядалгааны газрууд байна. Тэгэхээр энэ дэлхийг ингээ жоохон холоос нь харах юм бол бүр үхлийн энергиэр бүр тэр чигтээ ингээ бүрхэгдсэн байна. Энэ зовлонгоор. Тэгэхээр энэ дундаас ингэж хайрыг олж хайр ярьж байгаа хүмүүсийг олж уулзах, хайрыг жинхэнэ одоо бурхны талаар ярьж байгаа хүмүүсийг олж уулзах, тэр хүмүүстэй холбогдох боломж асар ховор юм.
Яагаад гэх юм бол тэр чигтээ юм байгаа учраас. Тэгэхээр хүн төрөлхтөн бол энэ их аллагыг бол болох хэрэгтэй. Монгол уламжлалын талаар одоо эргээд сэргээчмэр зүйл харагддаг уу? Шүтэн барилдлага шүтэлцээ бол асар өндөр түвшинд хөгжсөн байсан юм байна. Мал алж иддэг байсан уу? Иддэг байсан байна. Тэгтээ энд аргагүй нөхцөл байдал. Зүг. Аргагүй амьдралын аргагүй нөхцөл байдал. Тухайн цаг үеийн хүмүүс энэ өвөг дээдсийг бол ойлгож байгаа. Дэлгүүр хоршоо ховорхон байна. Газар тариалан айхтар сайн хөгжөөгүй байсан байна. Өвс ногоо, жимс ногоо бас ховор байна. Юу байсан гэхээр мал байна. Сүүц цагаад байна, мал байна. Тэгэхээр зундаа бол ерөөсөө баг мал гаргадаг айл байгаагүй мэл шүү дээ. Дандаа л сүүц цагаад тэгээд өвөлдөө болохоор за нэг аргагүй эрхэнд залбирж агаад мал гаргана, олуула хуваана. Тэгээд гэмшин, залбирна, өргөн. Монголчууд эрт дээр үесээ махчин байсан. Окей. Эрт дээр үешгээл болчих. Тэгвэл болж шүү дээ. Тэгвэл Баг хэдэн гэсэн үг шүү. асар багж байгаа байхгүй. Асар багж чинь. Гэхдээ идэхтэй өөрөөсөө маш их гэмшиж алж байна. Мал муулах гэд ярьчаар тэр малыг алж байгаа гэм нүгэл цайрчих юм уу? Мал алах гэд ярихаар одоо хурцдчих юм уу? Нүглийнүүдийг гурилаар хуурж байгаа юм шиг процесс байхгүй юу? Одооны нүдээр харахаар. Дээр үедээ бол жинхэнэ гэмсэн сэтгэлээрээ тэгж цээрж ярьдаг байсан юм байна. Энерги ямар нэгэн зүйлээс авдаг шүү дээ, тийм. Одоо жишээ нь давс, ус тэгээд өөрөөсөө бий болох боломжтой юм. Миний хувьд олон жил агаар холтны талын мэдээлэл цуглуулж байсан. Агаар холтны багшийн хичээлийг олон удаа орчууллаа. Өөрөө суралцлаа. Хүний бие бол асар өндөр чадамжтай бодгол юм байна. Асар өндөр чадамжтай үйлдвэр юм байна. Химийн үйлдвэр юм байна. Хүний бие. Тэр үйлдвэр юугаар ажилтгийг гэхээр итгэл үнэмшлэр удирдуулж ажилтдаг юм байна. Жишээ нь бол бид нэр өөрсдийнхөө бие рүү орсон хоолыг хизээ боловсруулах уу, хэсгийг одоо боловсруулах, хэсгийн дараа боловсруулахыг шийдэж чаддаг шүү дээ. Бид нэр хүний бие доторх процессуудыг алийг нь шийдэж чаддаг. Зүрх маань арай хурдан цохилоод энэ жоохон амрааж агаад дахиад цохилуулчихъя гэж чаддаг шүү дээ. Чадахгүй. Бүгдийг чадахгүй. Тэгтэл мах иддэг хүмүүс байна, мах иддэггүй хүмүүс байна. Дан жимсэн хоолтой хүмүүс байна. Бүгд ингэ амьдрал болоод байна. Дан зөвхөн мах иднэ гэдэг итгэл үнэмшилтэй хүнд зөвхөн жимс олон хоног өгөөд байх юм бол тураад эцээд өхөндөө. Хоол идсэнгүү гэж бодоод өхөн. Жимсэн хоолтой хүн бол сайхан яваад л. Энэ бол зөвхөн юунаас хамаарж байгаа юм гэхээр зөвхөн итгэл үнэмшил биеэ яаж ажиллах уу гэдгийг удирдах байгаагаас л хамаарж байгаа. Мах иддэг хүмүүс зөвхөн мах бол хоол юм а гэдэг итгэл үнэмшилтэй хүмүүст бол мах нь орж ирэхээр л итгэлийнхэн дагуу ингээд боловсруулаад шимтэж аваа яваад байгаа гэсэн. Зөвхөн ус бол ус идэхэд хангалттай юм а. Ус уухад хангалттай юм а. Усан хоолтон гэж хүмүүс байна шүү дээ. Watarian гэдэг. Тэр хүмүүсийн хувьд бол зөвхөн ус байхад хангалттай юм а гэдэг итгэл үнэмшилтэй байгаа учраас бие рүү ус орж ирлээ. Бие нь бол усаа боловсруулаад шаардлагатай юмудаа гаргаад авчулна гэсэн. Яагаад ганцхан уснаас гэж байгаа юм гэхээр хүн бол зөксөө зүг амьсгалж байна те. Тэнгүүд агаарын хоолтнууд бол энгийнээр бол ингэж ганцхан агаар хүчлээ нарны энерги бас давхар орж ирдэг. Тэгэхдээ агаар хоолтон гэдэг нийтлэг нэршил нь агаар. Тэгэнгүүт агаар гэдэг чинь бол маш олон элементүүд байна шүү дээ тийм үү. Ус төрөгч, хүчил төрөгч, азот гэж маш олон элементүүд байна. Нүүрс хүчил гэх. Тэгтэл ус гэдэг чинь юу юм бэ гэхээр ус гэдэг чинь хоёр ус төрөгчийн атом, хоёр ус төрөгч, нэг хүчил төрөгч гэ нийлээд ус болж байгаа шүү дээ. Усны молекул үүсэж байгаа. Гэтэл тэр молекулууд, тэр элементүүд бүгдээр агаарт байна уу? Байна. Тэгэхээр хоёулаа яаж болох нь вэ гэхээр биедээ далд хумсартаа молекулууд нь оруулаад ирчи усаа өөрөө үйлдвэрлээд аваарай гэдэг программыг далд хумсартаа суулгах ёстой гэсэн. Тэхийн бол амьсгаллаа хүчил төрөгч, ус төрөгч хоёр ч орцсон шүү. Усаа өөрөө гаргаад аваарай. Өөрөөр хэлбэл програмчлж чинь гэсэн. Өөрөө програмчлна гэсэн. Тэгэхээр энэ бие чинь бол өөрөө үнэхээр биширмээр химийн үйлдвэр учраас, биохимийн үйлдвэр учраас өөрөө бүх тийм бүрэн чадамжтай юм. Тийм учраас уурга гинөө, амин хүчил гинөө, одоо юу гин, ус гинөө, ерөөсө бүх зүйлийг энэ бие өөрөө үйлдвэрлэх боломжтой. Агаарын хоолтны багш ирээд намайг одоо сайхтар зэмлсэн нь яагаад ингэж муухардж байгаа юм бэ? Үхэн штэ болохгүй штэ гэдэг ч аахгүй.
огцом тэгж олон хоногоор мацаг барих. Тэр угаасаа нэг гаргалгаа биш юм бэл. Бодибилдингэд суралцж байгаа хүүхдийг ороод ирэнгүүт нь шууд 100 кг-аар өрг гэдэнгүүл болохгүй шүү дээ. Бие махбодд дийлэхгүй шүү дээ. Яг ийм үйлдэл болсон юм бэл. Айжмаар ямар ч юмыг суралцсан айжмаар ингэж дадуулж хүч суулгаж ингэж явдаг болохоос биш. Огцом ингэдэг юм энэ хороо дээр байхгүй. Монголчуудад бол яг одоо шулуух хэлэхэд бол илэгний өөрчлөлт их байна. Тэ илгэнд чинь гэдэг чинь өөрөө шүүх хэрэгтэй. Буруу хоол хүнсэл эднээс болж илгэнд өөх үүсдэг тий. Тэгэхээр агаар хоолтон хүний хувьд ч юм уу тий хоолоо зөв ягвал илгэнд хөөхтэй хүнд байгаа ер нь бүх хороод гадагшлж чадах юм. Саяхны нэлээд сүүлийн үед хийгдсэн нэг тийм судалгаа байна. Аа. Хүн нэг өнөөдөр хоол идээд 3 хоногийн дараа дараагийнхаа хоолыг идэх юм бол ямар ч өвчлөх магадлалгүй маш эрүүл болно гэдэг судалгаа. Яагаад тэгэхээр хүн ер нь өлсөх гэдэг процесс байдгүй юм бэл. Хүнд өлсөх гэдэг тийм юм хүнд байдгүй юм бэл. Юуг өлснө гэж ойлгодгоо гэхээр детокс гэдэг нэг юу? Бие бохирдлоо цэвэрлэж эхэлж байгаа процессыг хүмүүс өлсөх гэж ойлгод юм бэл. Зөв. Хүн гэдэг амьтанд өлсөх гэдэг мэдрэмж, өлсөх гэдэг процесс байдгүй юм бэл. Ташуу ойлгож яваа юм бэл. Тийм учраас би өлсөж гэн хоолгүй болчлоо гэд нөгөө итгэлдээ жолоодуулаад өлсөж өгдөг нь тийм юм. Хүн октоосоо өлсдөггүй тэр процесс бол бидний өлсөж гэн гэдэг мэдрэмж бол биеийн бохирдлыг цэвэрлж эхэлж байгаа процесс. Элито меламин багш Монгол улсад ирэхдээ бол 7 хоног ирсэн. Тэгээд 4 хоногт нь бол хамт байлаа. Тэгэнгүүт 4 хоногт нь бол зогсоо зайгүй лекц явж байгаа шүү дээ. Өдөржингөө зогсоо зайгүй лекц явна. Зогсоо зайгүй орчуулга би хийгээ явж байгаа. Яг адилхан. Тэгэнгүүт би ч өглөө нь хоол идэ, өдөр нь хоол идэ, оройн нь хоол идээд ингээд явхад чинь өдөөс хойш нь оройн нь бол ингээд нүд гаргалцсан ядарсан бууж байгаа байхгүй. Тэгэхэд нөгөө багш маань болохоор октоосоо тийм ядарсан юм байхгүй. Ерөөсөө нүд мүд нь гаргалсан ямар ч шинж тэмдэг. Шөндөө тэгээ 2 3 4 цаг л унтчих шиг. Их баг унтдаг. Тэгэл түжигнээл босоод түжигнээл тэр аваар юм гээд яваад. Тэгэнгүүтээ тэг өдөрт нь тэгэл өсөрч хараагаал хүмүүстэй ингээ инээлдэж өхрөөл яваад. Тэгэхээр миний тухайн хүнийг би 25 жил агаарын хоолтон байсан гэж байгаа боловч 25 жил хамт яваагүй. Зөвхөн би тэнд Монгол улсад ирэхэд 7 хоногийн л мэдж байгаа бөгөөд 4 хоногт нь өдөржин шинжин хамт байсан хүний хувьд тэр хүн 4 хоногтоо бол амрууга юу ч хийсэнгүү октоосоо 0 орсонгүй өдөржингөө юм ярьж гэн шөндөө ерөөсөө маш бага унтж гэн тэг өглөөс ирээд хуураа сойзоор шүдэ аваач. Ингээд амьдэрч болоод байна тий. Хүнийг бол агаар холтон болно гэж л итгэхгүй байгаа. Тэр бол тий баталгаатай. Тодорхой хэмжээний хүмүүс бол агаар холтон болох бах. Ядаж хоолоо бид нэр ийм хэмжээнд багасгаж чадах юм бол төгс эрүүл болох юм байна гэдэг итгэл үнэмшил бат сууж байгаа байхгүй. Мах идэвхгүй байх гол мессеж нь юу вэ? Хүнийг эрүүл байлгах гэдэг юм уу эсвэл амьтны тусын тулд буян үлдэх гэдэг юм уу? Яг гол мессеж. Хамгийн нэгдүгээрт хүнийг эрүүл болгох зорилготой. Яагаад гэхээр миний эхэлсэн одоо замнал хавдар судлалын үндэсний төвөөс эхэлсэн байхгүй. Хавдар судлалын үндэсний төвд хүмүүс тэгж их зовж байна. Тэрийг өөрийн нүдээр харсан байна. Тэгэд энэ зовлонгийн шалтгааныг хайж явсан байна. Тэгтэл бол ерөөсөө хоол хүнс юм байна. Бүр явж бүр мах юм байна гэдэг мэдээллийг олж аваа. Тийм бат итгэлтэй болчихж байгаа. Тэгэхээр хүмүүс маань Монгол хүн бол махгүйгээр байж болохгүй. Хүн төрөлтний хамгийн гол хоол бол мах юм гэдэг ийм одоо ташаа итгэл үнэмшлээсээ болоод ингэж их асуудалд ороод байгаа юм байна гэдэг мэдээлэлтэй гэдэг итгэл үнэмшилттэй болчих. Дээр нь нэмээд энэ олон химийн хортой чихэр бичээнүүд газтай ундаа арх тамхи сахар энэ их сахар энэ хүнсний үйлдвэрлэгч бүх үйлдвэрлэгч нар санаатаагаар сахарыг хийд юм. Энэ бол бүр нөгөө систем нь үүсэхдээ санаатаагаар ингэж үүсгэсэн юм бэл бүр.
Тэгэхээр энэ болгоныг ингэж анзаарахгүй ингэж хорлогдож яваад байгаа нь их харамсалтай байгаа юм л да. Тэгээ тийм учраас аль болох хоолыг багасгаж сурвал эрүүл мэндэд ач тустай юм байна гэж ихэлсэн. Тэгэхээр хүмүүст цагаан хоол сайн шүү, эсвэл одоо ургамлан хоол сайн шүү гэхээр хинч ойшоохгүй шүү дээ. Тэгвэл эн чинь агаарын хоолт ингээд бүр юу ч идэхгүй байх боломж байна штэ. Гэхээр хүмүүс нэр ийм боломж байд юм ямар сони ингэж сонирхож харж байгаа юм. Тэгэхээр эхлээд ингэж сонирхлын төрүүлж хагаад тодорхой хэдэн хүмүүс агаар хоолтон болыг окей. Агаар хоолтон болж чадахгүйнүүд нь ядаж хоолыг багасгаад ах юм бол тухайн хүмүүст өөрсдөд нь сайн байхгүй. Түүнээс би энүүгээр нэг ашиг олох гээд байгаа юм ерөөсөө алга. Надад ашиг олох ямар ч сонирхол алга. Тэр багшийн хэдийгээр би энэ мэдлгүүдийн одоо орчуулж өгөөд би мэдсэн байгаа ч гэсэн суралцагч нар дотор бол бас айхтар суралцагч нар их орж ирдэг. Олон эмчнэр орж ирсэн, олон хиймчнэр орж ирсэн. Дандаа эрдэмтэд гэсэн. Дандаа эрдэмтэд орж ирж байгаа байхгүй. Тэр эрдэмтдийн асуултанд би одоогийн мэдлэгээрээ бүрэн хариулж чадахгүй байна. Тийм учраас би тэр хүмүүст мэддэг юм шиг зааж тэр хүмүүсийг хорлоод яах юм. Тэгэхээр энэ технологиудыг нээж олсон. Одоо би өөрийгөө бол мэдээд шүү дээ, тийм. Тийм учраас ингэж шууд зааж зүрхлэхгүй байна. Тэр хүний өөрийнх нь тайлбарлаж байгаа тэр шинжлэх ухааны мэдлэг, тайлбарлаж байгаа мэдлэг, өөрийнх нь туршлага энэрийг хараад бол би биширж штэ, тийм. Үнэлж штэ тэр хүнийг. Өөрийнхөдөө харьцуулж штэ. Тэгэхээр хүмүүс намайг өөрөө заагаад өчөөч ийм сүртэй манай найзууд хүртэл тэгж байгаа байхгүй. Гэхдээ чи одоо энэ хэдэн жил ингээд байгаа чинь чи өөрөө заагаад өчөө тэгэл болох гээд байна. Би яг зүгээр ойлгох, энгийн ойлгочвол болох гээд байна гэдэг байхгүй. Эн чин зүгээр энгийн ойлгоод явцдаг бол эн чин тий сайн гүнзгий ингэж далд хумсартан ч гэсэн мэдлэгтэн ч гэсэн гүнзгий тайлбарлаж ойлгуулж ээж хүмүүс цаашаа явах итгэл үнэмшил суудаг болохоос биш. Би нэг хэлээл хоол идэхгүй байж болно гэд хэлчингүүд ингээд үргэлжлээ явцдаг тийм юм биш байхгүй. Тэгээ тэрийг би мэдж байгаа учраас ер нь хүмүүс заахгүй аль болох багшийн авчирж заалгах тийм юутай байх хандлагатай байх гэсэн. Өөрөөр хэлбэл мах идэхгүй байх. Олон шалтгаан байгаа. Маш олон шалтгаан байна. Тэр нийлний саяны хэсэг нь чиглэл хэсэг нь байна. Олон хүмүүс ингээ мөнх амьдрах юм уухгүй юм байна штэ. Тэгвэл хоолоор л бохирдоод байгаа юм байна штэ. Хоол идэхгүй болчвол октоосоо бохирдохгүй гэхэр чинь уухгүй юм уу гэж асууж байгаа байхгүй. За нөгөө агаар хоолтны багш болохоор юу гэж хариулж гэнэ вэ гэхээр мөнхийн амьдрал гэж байна. Боломжтой. Гэхдээ мөнхийн амьдралыг ядаж 200 жил юм уу 300 жил амьдарч байгаа хүнээс асуу гэдэг үг байдгаа. Гэдэг яриа байдгаа. Хэл зүг ч юм уу. Хэл зүг шиг те. Тэгэнгүүт би бол нөгөө багш өөр гэдэг чинь. Би бол 50 гаруй настай хүн байна. 50 гаруйд наслж байна. Тэгэхээр би энэ талаар ярихад арай болчирдна. Гэхдээ би юуг баталгаатай хэлж чадах уу гэхээр агаарын хоолтон болох нь мөнхийн амьдралын яг өмнөх шат юм аа. Өмнөх алхам шүү гэдгийг бол би баталгаатай хэлж чадна. Өмнөх алхам. Яг өмнөх алхам. Яг өмнөх алхам. Тэрний дараагийн алхам нь бол мөнхийн амьдрал. Тэгэхээр мөнхийн амьдралд асар ойртсон л гэсэн. Тэр багш хаанах хүн байсан бэ? Америк улсын иргэн баг. Америк улсын Ohio гэдэг мужид төрж өссөн. Тэндээ олон жил амьдарсан. Агаар хоолтон болоод бас мөн олон жил амьдарсан. Ohio гэдэг муж нь Монголтой яг харалдаа байдаг буюу өвөл бас нэлээд хөтөн болдог газар байна. Миний хувьд яагаад махыг илүү бас ингэж онцолж яриад байгаа вэ гэвэл ерөөсөө энэ бас их сонирхолтой онцог. Хүмүүс ойлгохгүй болохоор нь ойлгуулах гэж бүр ядж байгаа байхгүй. Түрүүн сансрын хөлөг энэ төр гэж ярьлаа шүү дээ. За хоёлаа хэрвээ сансрын хөлөг байвал сансрын хөлөгт суугаад дэлхийгээс нэг жоохон дээшлээд ингээд нэг жижигхэн дэлхийг ингээ харъя те. Тэгэнгүүт хоёлаа ингээ хараа сууж ивэл энэ дэлхий дотор дэлхий дээр ингээ зөндөө олон төрлийн амьтад байна. Дэлхий дээр. Тэгэнгүүт 4 хөлөөрөө явдаг ч амьтад байна. 2 хөлөөрөө явдаг ч амьтад байна. Хөлгүүч амьтад. Хөлгүүч амьтад байна. Тэгсэн чинь ингээд нэг сармагчин гэдэг нэг амтан байна те. За бүх сармагчингуудыг ингээд хоёлаа ингээ харахаар ер нь хэдэн хувийн өвчлөлттэй байгаа бол ер нь бага бах. За их бага баха те.
Тэгээ яг ингээ хажууханд нь бас нэг ойролцоо хоёрлоороо явдаг хүн гэдэг нэг амтан байна. За. Тэгсэн чинь ингээд хоёлаа ингээ бүх хүмүүс ингээ харахаар ер нь хэдэн хувь нь ер нь өвчлөлттэй байгаа бол эрүүл мэндийн асуудалтай байгаа бол Хүмүүс бол ер нь өвчлөл их байгаа хаа. их байгаа хаа тий. Угаасаа бодоход зүгээр хоёлаа сансраас л хараад байгаа шүү дээ тий. Тэгэнгүүтгүй ядж хахад тэр хүн гэдэг амьтад чинь эмч гэдэг хүмүүс байх. Эмлэг гэдэг байх юм. Гэхдээ тэр сармагчинд нь бүр нэгч тийм байхгүй юм. Тийм. Ойлгохгүй гоц. Тийм байна. Тэр их олон эмнэлэг байх юм. Тэр хүмүүст нь. Гэхдээ тэр их олон эмчнэр гэдэг хүмүүс байх юм. Эмчлээд л байдаг. Тэгтэл ингээл тэр 2015 оны судалгаа байгаа байхгүй юу? Хүн төрөлхтний 4.3% нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй. 95.7% нь ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай. Ингээд том зургаар нь ингээ хараад ойлгох гээд байгаа шүү дээ. Гүн чинь яачаад байгаа юм бэ хүн төрөлхтөн чинь. Тэгэхээр ерөөсөө л байгалийн зам ёсоор л амьдрахгүй байгаа юм бэл ерөөсөө. Гэхдээ тэр сармагчингууд энэ бүх зэрлэг амьтад байгалийн зам ёсоор л амьдарч байна. Энэ байгалийн бүтээл учраас байгалийн зам ёсыг хинч зөрчөөд олигтой үр дүнд хүрдэггүй юм байна. Мал өөрөө өөрийнхөө идэх ёстой юмыг мэдж байгаа байхгүй. Хүн өөрөө өөрийнхөө идэх ёстой юмыг мэдэхгүй байхгүй. Гол нь эннээсээ болол асуудал үүсэж байгаа. Зүгээр юу хамаагүй өмнө нь тавьчууд идчихдэг. Тийм хамгийн тэнэг амьтан чинь хүн болчиход байгаа байхгүй. Өөр энэ дэлхий дээрх өөр бусад бүх амьтдад идэх юм аа идэхгүй юм идэхгүй. Мэддэг юм өөрийнхөө идэх ёстой байгалийнхаа зам ёсоор л зүүн совингороо мэддэг юм аа л идэх. Одоо сүүлийн үед төрж байгаа хүүхдүүд бол өндөр зүүн совинтой тэр төрж байгаа өндөр хэмжээсээс сүнснүүд их төрж байгаа. Яг тэрийг ойлгохгүй намаагүй хүүхдүүд зүүн совингороо мах идэхгүй байгаа. Хүүхдүүд 3 нас хүртлээр бурхан байдаг гэж ярьж байгаа тийм. Бүгд монголчууд тэр чигээр тэгж ярьдаг тийм. Сүүлийн үед маш өндөр хэмжээсээс хүүхдүүд төрж байгаа. Тэднэр нь бол бүр зүүн совингороо мах бол буруу юм аа бүр хичнээн нунтгалж өгөөд хилээр өдөртгөж гаргаад байгаа. Угаасаа идэхгүй байгаа. Тэр хүүхдүүдэд би лекц уншаагүй шүү дээ. Тэр хүүхдүүдэд аав ээжүүд нь би юм яриад ингээ генээр нь дамжаад очсон юм байхгүй шүү дээ. Зүүн совингороо цаанаасаа л ингээ дургу очдог байхгүй. Тэгэхээр угаасаа мах бол хүн гэдэг амьтны идэх зүйл биш юм а гэдэг нь бол ингээ зөв байгалийнхаа хуулиар ингээ тайлбарлагдаад ингээ батлагдаад байгаа гэсэн үг. Ингээд бид нэр амьтан барьж аваад ингээд тастаад байгалаасаа биднэрт хутга заяагаагүй шүү дээ. Бид нар оюун ухаанаар яг хийж авцсан л болохоос хутга буу те. Ямар шинжлэх ухааны үндстэйгээр мах гэдэг зүйл болохгүй юм байна гэдгийг ингээд бүр голдоо ортол ойлгочоод ингээд сууж байгаа. Тэгэхдээ өөдөөс янз бүрийн юмнууд яриад ахаар окей давай хүрээ дээр уулзъя гэж. Тэр карниор гэж яриад байдаг байна уу хүн. Одоо махыг сайлдаг барьдаг бүх төрлийн хүмүүс окей. Надтай уулзахад бол бүрэн нээлттэй уулзъя, лайв хий, нээлттэй уулзъя окей. Энэ их асуудлуудын чинь хамгийн гол шалтгаан нь мах болчиход байна л. Материалын шин чанарынхаа хувьд, энергийн шин чанарынхаа хувьд ерөөсөө бүх ингээд төвшөндөө хамгийн гол асуудал үүсгээд байгаа нь мах болчиход байна.